Одоо миний эхлүүлж байгаа энэ төсөглөө штэ. Үнэхээр ирээдүйтэй. 300 сая. 300 сая. За. Нийлүүлэл хөрөнгө оруулсан гэж бодчихооч тээ. 3 сарын дараа ашиг өгнө. Тэгээ чиний үндсэн мөнгийг чинь хүүтэй нийлүүлээд 400 сая болгоод өгч. Гэхдээ ихчээ. Та ч өмнө нь цас мөсний төсөлгээ тэр төсөлд 300 сая төгрөгийн хөрөнгө оруулъя гэж авсан шүү дээ. Тэрнээс чи одоо хүртэл ямар ч сураг алга. Тэгчээ та дахиад 300 сая нэхэд ах юм. Чи надад итгэхгүй юм. Би одоо чамд хуурах юм уу? За. Тэр үед би чамайг ээжэд магтаагүй байсан бол чи манай гэрт бэр болж орж ирэх байсан гэж үү? Миний хүүд яг одоо хэрэгтэй болоод байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Энэ гэрт бэр болж орж ирсний хувьд чи надад туслах ёстой. За өгөхгүй гэж байгаа бол би ээж рүү ярьж ил. Ээж эсэлцээ хэлчихье. Үгүй мөн. Авах ихч дахиад мөнгө зээлэх ирчиж. Тэрчил та. За. Үгүй ээж. Хөөс сайн байна авах ихчээ. Сайн. Ээж тань юу хийж байна? Тэр бид өөрөөс юм нугаад байгаа юм шүү дээ. Үгүй. Өчигдөр хормын талаар ярьсан чинь та бэлэн мөнгө тааруу байл гэдсэн. 300 сая төгрөг шилжүүлэх гээд байгаа юм уу? Ингэж болохгүй ээжээ. Энэ мөнгөө надад зарцуул. Тийш дээ. Ихчээ намын хоёр дээр шийдсэн. Удахгүй Монголын хамгийн баян хөрмийг хийн. Шангайла 3 сараар түрээслээд нистэл зэрэг аваад дээгүүр нь мөнгө цацаад Монголын бүх баячуудыг өрнө. Тэгээд ирсэн зочиддоо Анаком бэлгэлнэ. Энэ хартаа гоё яагаад? Энэ Анаком биш үү? Салман загсны ДНХ-гээс гаргаж авсан хүчлийн эсрэг хамгийн сайн урт найрлагуудыг өөртөө шингээсэн дэлхийн сүүлийн үед алдартай болоод байгаа Неосон технологиор бүтээгдсэн ретинал, пакучол, ТВ центела зэрэг 10-аад төрлийн орс найрлагуудыг ганцхан савнд багтаасан гэж боддоо. Ийм гоё ком өгөх гэж байгаа штэ. Зөө. Одоо миний дүүгийн мөнгийг гадны хүн ингэж хэрэглэж болох уу? Ихчээ та юу яриад байгаа юм бэ? Нам нь бол миний сүү төсгүй. Тэглэж удахгүй намлын бэр болно. Гадны хүн гэвэл таал байна. Юу? Чи юу яриад байгаа юм бэ? Манай аав ихчиг яад гадны хүн гэдэг. Тэгээ хормондоо урихгүй мүү? Би л ихчигээ уринаа. Бүр хамгийн хүндтэй ширээнд суулгана. Угаасаа хором дээр 50 сая төгрөгийг бэлэг болгож өгнө гэсэн юм чи? Хин? Би юу? Тий? 50 саяг уу? Хүй. Миний бүх мөнгө төсөлд гаццсан байгаа. Надад бэлэн мөнгө байхгүй. Бэлэн мөнгө байхгүй мүү? Тэгвэл надад хэлэхгүй. Уцаа өгч байгаач. Яг чаа. Мөнгө өгье.